Агшид үгс гэдэг Монгол Улсын их сургуулийн социологийн төвд суралцдаг. Тэгээд социаль аналитик гэсэн номыг 18 оны намар эвлэж гаргасан. Таны бодлоор ингээд ном гэж юу вэ? Номтой анх танилцсан түүхээсээ хаваалцахгүй юу? Номтой анх 10 жилийн ахлах ингээсээ эхэлж сайн нөхөрлсөн. Тийм танилцсан нь бол мэдээж хэлсэн байх л та. Бичиг үсэг сурдагаас эхлэв. Тэрнээс хойш уран зохиолын, нийгмийн, хүмүүнлэгийн салбарын номнуудыг илүү төлөв уншаад тэгээд тэрүүгээр одоо ч гэсэн ингээд илүү дуртайгаараа сонирхолтойгоор уншиж байсан. Тэгээд ном гэж юу вэ гэвэл мэдээж юу ш. Оюуны бүтээл. Тийм. Аль ном ч нэг мэдчихэж байгаа байхгүй юу? Өнгөрсөн болон ирээдүг өнөөдөртөө холбож байгаа тэр гүрийн үргийг гүйцэтгэдэг. Одоо бид нэр ингээд зүгээр яриа бол хөрхи одоо цагт л ингээд болоод үсчихэж байгаа. Тийм. Тэгэл одоо цагтаа тэгэл өнгөрчихөж байгаа байхгүй юу? Одоо цаг өнгөрвөл тэгэл бидний ярьсан яриа тэгэл мастагддаг ч юм уу. Тийм. Ном бол тийхгүй шүү дээ. Тийм. 3000 жилийн өмнө бичсэн ном тэр өнөөдөр хүчинтэй байж болох. Тийм. Та дөрөв сая нөгөө нэг ахлах ангиас эхэлж номтой нөхөрлж гисэн гэсэн шүү дээ. Тэрнээсээ өмнө одоо ном уншдаг байсан уу? Ер нь баг уншдаг байсан уу? Ер нь тэр үе юу гэж дүгнэх вэ? Тийм тэрнээс өмнө нэг уншдаг байсан. Тийм бусад хүчин зүйлээр тэр номыг орлох мэт үйл ажиллагаанд оролцдог шүү дээ. Жишээ нь кино үзэх дуртай ч юм уу. Тийм эсвэл янз бүрийн жижиг зүйлүүдээр туршлага аваад тийм хамгийн зөв таньсан тэр цаг нь болохоор ахлах анги. Нийгмийн философийн номнууд. Залуу хүүхдүүд ер нь одоо сүүлийн нэг ном унших байсан шүү дээ. Тийм тэрийг одоо ер нь ном унших нь яагаад юм хэрэгтэй вэ гэж зөвлөх вэ? Яг тийм нарийн садлага бол байхгүй л дээ. Өмнөх үетэй харьцуулбал ном илүү уншдаг байсан байж магадгүй тийм монголчууд. Эсвэл бол илүү уншихаа болсон ч магадгүй тийм нарийн садлага байхгүй. Тэгвэл ном унших бол яагаад ч хэрэгтэй? Миний хэл батлахын тулд би бүр яг залуу хүмүүс яагаад ном унших хэрэгтэй вэ гэдгийг хариулахын тулд би бүр их тэр үндсээс нь ярих гэж бодож байна. Нэг шалтгаан байгаа. Бид нар ер нь бол түүхэн дээр нэг ном уншиж байгаагүй шүү дээ. Тийм монголчууд. Яг үннийг хэлэхэд тэр пиатлын нийгэмштэй ер нь дундад зоон ч гэдэг юм уу. Тэр үед монголчуудад ном уншсанаас илүү өөр замаар тийм empire буюу тэр эзэнт гүрэн болох тэр боломж байсан. Тийм. Тэгээ энийгээ сонгосон. Өөрөөр зөв цагт зөв газараа гэдэг шиг. Өнөөдөр бол яагаад тэр бол хүчингөө тэр дундад зооны феодлын нийгмийн хшгээ явган гэвэл өнөөдөр тааж чадах боломж өгтэй. Тийм болохоор бид яг манжийн хшилд очдог штеп. Нэг алтан орог төгсөөд тэнгүүдээ манжийн хшилээс гарангуудаа социализм эхэлж байгаа. Ингээд социализм эхэлж байгаагууд бид нэр одоо бичиг үсэг сурж байгаа байхгүй. Тийм номын цаана шатаахаа болоод бичиг үсэг сурж байгаа байхгүй. Энэ ингээд бичиг үсэг сурж байгаа чинь шууд нөгөө нэг хөдөөний ч гэх юм уу хот Улаанбаатар хот дөнгөж 1920 оноос байгуулагдаад гэж хахад одоо 42 онд анхны их сургууль нь байгуулагдчих юм уу. Тийм нэгдүгээр сургууль гээл. Тэнгүүд одоо хөдөөнөөс хүмүүс үрж ирээд бичиг үсэг сураад ингээд боловсролын төвшөнд очих боломжтой болж байгаа. Тийм социализмын үед бид анхудаа бичиг үсэгтэй номтой одоо жинхэнэ нөхөрлөх тэр боломж бий болж байгаа. Тэгээ эн чинь явж байгаа 90 онд нэг юм болсон. 90 онд хөрхи нэг зах зээлийн эрг үе учраас тэнцээч ингээд замбраагүй байдал үүсэж байгаа шүү дээ. Хаус байдал үүсэж өнгөд тэнд нэг юм үг гарч байгаа байхгүй юу? Хар ухаанаараа амьдрах. Тэгээ амьдралын ухаан гэсэн ачигч үг гарч байгаа байхгүй юу? Тийм. Тэнгүүд өнөөдөр ном уншиж байгаа хүүхдээ ивэл чи ном уншаад хтай яа тий нэг л их онол хийсэн хүн тийм амьдралын ухаантай бай. Хүмүүс байгаа шүү дээ нөгөө хар ухаан гэж муухай тийм
тэр мөрөөгөр ингээд хаа залчиж байгаа байхгүй. Тэнгүүд ч эдгээр чинь нөгөө нэг өөрөөр хэлбэл 90 оны тэр үед байсан ийм системээр явсан хүмүүс нөгөө доод үе буюу тэр 95-аас дээш онуудад төрсэн хүмүүс байгаа шүү дээ. Залуу үе, new generation гэж байгаа. Тэднийг яг өөрийнхөө туршлагыг биелүүлэх гэдэг байгаа байхгүй юу? Тийм дааж болохгүй. Тийм дааж тэр туршлага дамжигдахгүй шүү дээ. Тийм чинь тэр үндэл тэгээд дуусах хэрэгтэй. Тиймээс бид залуу үе ном унших хэрэгтэй гэдгийг заалах хэрэгтэй. Та одоо тэгвэл залууст маань одоо ямар байдлаар хүн номтой нөхөрлөж эхлэх талаар нэгдүгээр яг сонирхол. Тийм сонирхлоор ямар чиглэлийн хэдэн мянган сая тэрбум ном дэлхийд ирэх штэ. Тэрүүгээр яг нэг ийм юм байгаа. Хүн тэр олон мянган номнуудыг бүгдийг унших болвол мэдээж боломжгүй, нөгөөдөгөр угаасаа хэрэггүй. Тийм олон ном уншсан хүн чинь лаг гэсэн ойлголт өстой биш байхгүй юу? Яг гэвэл штэ нэг юм үг үү. Нэг хүн амьдралынхаа туршид амьдралдаа хамгийн хэрэгтэй 10хан л ном унших хэрэгтэй. Тийм. Тэр 10 номыг уншихын тулд 1000 ном унших хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ч бид нар хэлдэг штэ нэгдүгээс яг хоо надчлалын үед нөгөө дэндүү либерал хэрэгчлөө ч гэдэг юм уу энэ үднээсээ бид энэ ном хэвлүүлэхэд ерөөсөө цензур тавьдаг. Тийм. Нэгдүгээр хэвлэлийн газрууд тийм мөнгөтэй л ер нь ном хэвлүүлж байгаа штэ. Тийм мөнгөтэй бол нэг эрдэмтэн сургуулийн профессор хөлслөө ном бичлүүлж байгаа штэ. Тэгээд сонгуулиар би яста ийм номтой гэж байгаа байхгүй. Тийм. Энэ чинь нэгдүгээр таны хаалтай. Нөгөө төгөөр бид нэг юм номыг философийн, сайенсийн гэх юм уу шинжлэх ухааны эсвэл нөгөө талаар шашны тийм тэрүүгээр зааглах хэрэгтэй. Тийм тэгэхгүй бол мухар цэцгийн ном гарчдаг. Тэгэхээр чинь залуу үеч нэг ер нь катуулаар асаа гэж хэллэг байдаг л да. Цав цагаан цаас тийм тэр цагаан цаасан дээр хараад бичих ёстой. Тийм 5 м хүүгээрээ нэг нь ингээ уншихны штэ ном уншина. Ингэж өөр дээрээ цагаан цаасан дээр юм бичгээд тэр ном сонгох чам гэж болох байхгүй. Тийм номоо ёстой сонгох чинь чухал. Хачаа чинь ном уншсан бол хачаа чинь юм ярина штэ. Тийм амиа бодож шиг. Тийм хуваач юм чигээ явж байгаа штэ. Скол зөв ном уншсан бол тийм зөв л бодолтой явна штэ. Тэгэхээр энэ нэг юм асуудал үү. Яг хоо миний ингэж хэлж байгаа нэг талаар зөв номоо олно гэдгээ буруу номыг ерөөсөө уншихгүй бай гэсэн үг биш. Тийм бид түрүүлээ шүү дээ 10 ном олж унших хэрэгтэй. Тэгээд 10 номыг олохын тулд 1000 ном уншсан байх хэрэгтэй гэдэг үг байдаг. Тэрэн шиг жишээлбэл би одоо ингээл да нэг тийм социалист хамтын амьдралыг дэмжсэн үзэл баримталтай хүн гэж өөрийгөө бодъё л да. Тийм үү? Би биш бид гэсэн сэтгэхүйтэй гэж. Тэгвэл би нөгөө эсэргээр нь эгоист номнуудыг уншихгүй гэсэн үг биш дээ. Гэхдээ би уншдаг байхгүй юу? Яагаад гэвэл би уншиж наа чин буруу эсвэл зөв гэдгийг би татах харж чадах байхгүй юу? Тийм. Тэгэхгүй сохороор наа чи ястаа муу гэдэг чинь мохор муухай хэсэг болчихно шүү дээ. Тийм. Тэгээ би аймиран энэ тэр номнуудыг уншдаг шүү дээ. Тэр бид амьд хүмүүс юу ч гэдэг. Тэр хүн угаасаа л шуналтай амиа бодсон хүн шүү дээ. Гэдгийг уншиж бид одоо энэ социал амьдрал гэдэг юм байх хэрэгтэй гэсэн тэр дараа чи өөрийн гэсэн итгэл үнэмшлийг өөрийн гэсэн зарчмаа бий болгож байгаа шүү дээ. Нэг л ийм зэчмээр явах хэрэгтэй. Тулам. Рома аюул чухал. Нэг олон улсын нэрлэгээр литератур гэсэн тийм хэллэг байгаа. Тийм. Энийг бид нэг уран зохиолч гэж нэг орчуулдیں۔ Утга зохиолч гэж орчуулдаг байхгүй. Тийм литератураар явж байгаа. Энэ дэр нөгөө роман гэсэн тэр ойлголт гарч байна. Жишээлбэл яг бидний ёстой төсөөлөг нэг тийм юм байдаг л да. Жишээ одоо нэг хайр дурлалын асуудал дээр. Хайр дурлал бол за тухайн хүний л одоо мэдрэмж гэх юм уу, алдаа онооч гэх юм уу. За тэгж бодож бодлох юм л да. Гэтэл ер нь хамгийн анхны хайрын онол
гэмээр тэр зүйлийг болохоор Шекспир бичсэн байдаг шүү дээ. Тэр Ромео Жюльеттайгаа. Тийм хамгийн анх удаа аав ээж миний өмнөөс хинтээ сухыг сонгохгүй би өөрөө сонгоно гэж байгаа шүү дээ. Тийм. Нөгөө Ницшегийн бодхоо үгсэн гэдэг шиг тийм. Би өөрөө өөрийнхөө хувь заяаг авч явах болчихж байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн шиг одоо ингээл роман хүртэл номон хүртэл ингээд хайр дурлалаас ахуулаад бидний амьдралд тохиолдог бүхий л тэр зүйл бичигддэг. Тэгээ романд юу гэдэг байхгүй юу? Ингээ уншихаар ингээл те. Эсвэл нэг гоё сайхан. Заахаа нэг талаар эстетик гэдэг нөгөө гооцын мэдрэмж мэдээж гоё сайхан гэсэн тэр ойлголт болж байгаа. Гэхдээ нөгөө талаар роман уншлaalаа тэгэл бүхэл юм өстой гоё биш байхгүй юу? Тийм. Роман ч өстой муухай юм явагдаж байгаа шүү дээ. Тийм. Хүнийг хорлох, атааж дөө, тийм аллах ч явж байгаа шүү дээ бүр. Тийм. Ямар муухай одоо гэр бүлийн гадуур харилцаанаас олж юу үсэж гэнэ үү? Бизнесменийг тэр дампуур уснаар одоо бараг амиа оруулах шахуулж байгаа тийм байдал төрөж байгаа юм. Тэгэхээр романаас бид ингээд өөрөөр хэлбэл нүд нэвжж байгаа мэлми. Тийм. Заавал хашир байх албагүй. Тийм хүн заавал тэрийг яг биеэрээ төлөвлөд за тэрнээс хойш одоо тэхгүй гэсэн хашир байх албагүй. Роман уншиж болох байхгүй юу? Тийм. Амьдралд ороход. Тэгээд яагаад би амьдралд ороход гэхээр нэг ийм юм байна. Очиж энэ аюул сонио би зүгээр ингэж боддیں۔ Судлахад байна шүү дээ. 800 жилийн өмнө яг Монгол эр хүн гэж хэн байсан юм ээ гэж асуувал ганц үгээр гэртээ байдаг хүнийг л хэлж байгаа байхгүй юу? Тийм. Дайнд явахгүй гэртээ байгаад байвал тэрийг ямар ч эр хүн гэхгүй баатар гэхгүй. Тийм. Албан бусны хэмжээгээр жигшин. Тийм. Гэртээ байхгүй дайнд мордоод тэндээс юм авчираад газар нутгаад хэлээд эзэн гүний тоглоод бас культур авчираад соёл бас авчирна шүү дээ. Тэр чинь зөвхөн эд материал биш. Тэгээд ингээд явж байгаа юм чинь баатар жинхэнэ эр хүн. Тийм. Өнөөдөр бол үгүй. Тийм. Шууд гэртээ байхгүй гадаа гарч байгаа хүн болоо эр хүн гэх боломжгүй. Харин ч эсэгээр тийм хүмүүс чинь нийгмийг өмүүлж байгаа байхгүй. Тийм. Өөрөөр хэлбэл боловсроогүй тийм хүмүүс нийгэмд гарч чинь нийгмийг өмүүлж байгаа байхгүй юу? Муухай юм хийдэг. Этик яс зүйн ямар ч тийм логикийн гоё дистаратай биш замраагүй болгож байгаа байхгүй юу? Нийгмийн харилцаа үзэгдэл үйл явцыг эстетик бол бүдчих ярих хэрэггүй. Тийм. Гадаа л нөлөөлшүүлсэн байгаа шүү дээ. Тийм. Юу эстетик гоо зэ. Тэгэхээр ийм өөрөөр хэлбэл би тэр 800 жилийн өмнөх шиг биш харин ч эсрэгээр гэртээ байж ганцаараа бас байж тийм ном уншиж боловсролж гарч ирэх хэрэгтэй. Тийм нийгэмд одоо ч их нийгмийн плеер тоглогч болно шүү дээ. Тийм тэгэхгүй бол хүүхэд өмөлдөг байхгүй юу? Тийм монголчууд ихэнх нь харахад том болцоо. Тийм дааж энэ бүндгэр нь яацаа боловсроогүй учраас нөгөө эрдэн байхгүй virtue гэж байгаа шүү дээ олуулсан энэ нэрлэлэг нь яс суртахуун байхгүй морал тийм байхгүй этик байхгүй яс зүй байхгүй тийм хамгийн хүн төрөлхтний сайн сайхан гэж үздэг энэ валуу гэж үнэт зүйлийг яг эсэргээр нь явж байгаа байхгүй тэгэхээр харин ч гэртээ ганцаараа ээж гэртээ сууж ном уншиж за тэгжиж одоо нэг юм хас шиг хэлж штэ тийм үрэлгийг би хэлдэг штэ. Тэгээд яг энэ нэг хүчин зүйл болол мэдээж тэр нэг тал би салсан яг ингээд доторх тэр хүний зүйлээ хэллээ л дээ. Яг хувь хүнээс хамаарч гэдэг. Ухамсараас хамаарах. Тэгвэл гадаад нэг бас нэг хүчин зүйл байгаа. Тийм. Тэр нь нөгөө нөхцөл байдал. Тийм гэр бүлийн. Тийм нэгдүгээр дулаан оронд байж ижил хүн ном уншиж штэ. Хүүтэн газар байгаад байвал ном уншиж чадахгүй штэ. Хүүтэн эсхийгэртэй байвал болохгүй штэ. Газч модоо төлөхгүй бол хөлдөж өгөх штэ. Тийм. Тэгэхээр социализм үед дахиад анх удаа байртаа боллоо штэ. Байшин барьж.
ингээд дулаан өрөөнд орж ирээ ном унших боломж үлдсэн байж тээ. Тийм. Тэгээд дулаан орон чирэхдээ тэр бас ээж аавын гэх юм уу ахмад үеийн тэр хандлага аягүй чухал. Тийм. Жишээлбэл бид хөдөлмөр гэдэг үг чинь өөрөө хөдөл гэдэг байгаа байхгүй юу? Тийм. Язгуурын хөдөл гэдэг байгаа. Хөдөл тэг мөрөө үлдээ. Тэгсэн чинь ном уншиж байгаа хүн чинь уулын аюуны хөдөлмөр. Тийм. Аюуны хөдөлмөр чинь нүдэн дарагдаж гацтай хэрэгдэхгүй шүү дээ. Тийм. Гэтэл зарим ээж аав байгаад байгаа байхгүй юу? Зөвхөн яг нүдэнд ингээ хөдөлж ивэл тэрийг хөдөлмөр гэж харах. Тийм. Тэгж өстэй болохгүй шүү дээ. Тэнгүүд ном уншаал сууж байгууд чи хөдөлмөр хий хөдлөлтөө гэх тийм тэгж болохгүй. Тэгэхээр энэ нөгөө юутай холбоотой гэж магадгүй нөгөө номатик саяла нүдийг юу лээ мал зал ингэж хариулах тэр үргэлж хөдөлж явахгүй болдгоо. Тийм тэндээс болно байж байна. Гэхдээ яг орчин үед нэгэнд бид нүүдэлж байхаа болсон шүү дээ яг үүндээ. Тийм бүгд л суурьж байгаа шүү дээ. Тийм нүүдлээ гэхэд нэг хажуун өрөөлөл нүүдэж байгаа шүү дээ тийм үүндээ. Тийм нүүдлээ байлцсан. Яг гэвэл чинь нүү байгууллагатад хил хязгаар тогтоодсон юм чинь тийм нүүл тэр хил хязгаар тогтоол юм шүү дээ. Тийм сүлбүрээр ажиллаж. Тэгэхээр нүүдэл гэдгийн энэ зарим нэг орчин үед модерн гэдэг энэ орчин үед тохирохгүй хадшилж байгаа эсвэл шинжлэх ёстой болсон тэр зан заншил хэм хэмжээг бол бид арах хэрэгтэй. Дутагшаа арах хэрэгтэй. Тэгэхгүй болохоос чинь үсчээд идэх байхгүй юу? Тэг залуу үе ингээ урагшаа явъя гэхээр зан заншил хэм хэмжээ ингээд үснээс нь барьчаад урагшаа алхах гэхээр явуулдаг байхгүй юу? Зан заншлаа бод, тийм уламжлалаа бод энэ төр гэдэг. Тэгэхээр уламжлалаа орхисон хүн чинь урагшаа алхдаг байхгүй юу? Шинтэй танилцдаг, алддаг, тийм тэрийгээ давна, зөрчилдөн, тийм адал явдалтай. Тэгээ оюуны төвшин дандаа. Тийм. Тэгээд нэг ингэж бодъё л даа. Ингээ хүн ингээ хав аранхуй өрөөнд байж байна. Тэгээд тэр хав аранхуй өрөөнд босоод явлаа, гүйлээ, тэр харанхуй өрөөнөөс гарах гэж хичээлээ. Тийм. Тэнгүүч юм өргөн штэ. Тийм. Хав аранхуй юм өргөн. Хүн чинь тийм байгаа штэ юм төрөхөд ямар ч өгөгдлөгөө ингээл цааш нь тарихтай ингээ төрж байгаа штэ. Тэгэл бүх зүйлийг туршлагаараа там мэдрэхүүгээрээ бэр байдлаар ингээл аваад тэгэл нэг 70-80 жил амьдрал өгч байгаа шүү дээ ер нь. Тэнгүүч ч яг ийм харанхуй байгаа юм шиг байдалд байгаа хүн чинь тэр харанхуй өрөөг гэрэлтүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол юм өргөөлээ. Амьдралынхаа туршид алдвал ямар муу харамсалтай тийм үү. Тэгэхээр ч гэрэл асаах хэрэгтэй байхгүй юу? Өргөнд гэрэл асвал хүн яах вэ? Юм өргөхөө бэлэн штэ. Тэр шиг хүн энэ оюундаа гэрэл асаахын тулд тэр номтой л нэг хэрэгтэй. Ном чинь ингээд нээхэд ингээд гэрэл асаах тэр боломжийг бол олгож байгаа. Тэрнээс шууд гэрлийг олсохгүй л дээ. Тийм ном уншаад лаг болчихно гэж аахгүй л дээ. Тийм. Тэгэхээр тийч чинь нөгөө энэ нэг юм үг үү? Ямар номыг сайн ном гэх вэ гэж. Тийм. Стив Джобс нь юу хэлсэн бэ гэхээр нэг дор бүх ноцоо дэлгдэггүй номыг сайн ном гэж байгаа юм. Нөгөөтэйгөр нэг deconstruction гэдэг нэг онол үүтэй текстийг задлах. Тийм. Тэр нь deconstruction-ы онолчид юу гэдэг вэ гэхээр ямар номыг сайн ном гэх вэ гэхээр хүнийг өөрийг нь бодуулдаг номыг сайн ном гэж байгаа байхгүй юу? Тийм бид нэр хэлдэг штеп. Чи загас битүү, загас барих аргыг зааж өг энэ төр гэдэг штеп тийм. Зөв ихэлцмэлт явдаг штеп. Тэрийн шиг хүн шууд гэрлэг өгөхгүй. Тэр харин өөрийг нь бодуулдаг. Тийм. Тэр бодох сэтлийг уншлаа. Тэр цаашаа тэгээ бодно. Тэр бодно гэдэг чинь юу гэсэн үг вэ? Оюундаа ажил юм. Тийм. Философичд юу ямар ажил хийдэг? Тийм. Химийнхэн, физикийнхэн ч гэдэг юм уу? За байгалийн шинжлэх ухааныхан бол
лабораториуд очиж байгаа шүү дээ. Лабораторид ороод дагаж хэрэгслээ. Тий одоо юу гэдэг хими тэр ургал хийгээд тэгэхээр одоо эсвэл микроскопоор эдис хараад биологичд эсвэл дурангаар одоо од мод хараад философичд бол ямар дагаж хэрэгслийг ашигладаг вэ гэвэл бодолтой болж байгаа байхгүй. Лаборатори руу биш. Бодолтой одоо ажиллана шүү дээ. Тэр бодолтой орохын тулд чинь ганцаараа байх гэдэг чухал. Ном унших гэдэг чухал. Ном уншсны дараа бас ярилцах чухал. Яагаад гэхээр чинь бид ингээд ном уншаад нэг юм муухай үг байдаг шүү дээ. Өөрийн бодол өөртөө зөв. Математик хардаа хоёрыг нэмээд 4 гэсэн чинь нөгөө найз нь 5 өөрийн бодол өөртөө зөв гэж тэнхтэй байдаг байхгүй. Тийм. Энд чи философи яг адилхан физиктэй, математиктэй яг адилхан. Яг л Аристотель юу гэсэн, Платон юу гэсэн тэр нэг л хариу, нэг л ойлголт авах хэрэгтэй байхгүй юу? Хүмүүс тэгвэл уншаад өөрийнхөө ойлгонгуудаа өөрийн бодол өөртөө зөв гэж тэнхтэй байгаа байхгүй. Тэнтэгж өстой болохгүй шүү дээ. Тийм. Тэгш чинь онол гэдэг чинь өөрөө тийм л байгаа. Онол гэдэг чинь өөрийн бодол өөртөө зөв бэ гэж олон юм биш. Онол гэдэг яг тийм нэг л зүйлийг хэлээд байгаа байхгүй юу? Тийм адилхан. Тэгсэн чинь хүмүүс тийм математик бол за нэг хариутай, физик нэг хариутай, философи бол үгүй хүн болгонд философи байх хэрэгтэй гэж бас мохоо үгүй. Тийм. Хүн болгонд философи байх боломжгүй. Философи гэж яагаад гэвэл хүн төрлөختний 2500 жилийн турших бүтээгдсэн мэдлэг. Тийм. Энэ мэдлэгийг л харин өөртөө мэдсэн үгүй юу гэдэг болохоос хүн болгоо өөрийн философи гэж бодлоо. Зүгээр хүн болгоо өөрийн үзэл бодолтой л харин байж болно. Философи авах боломжгүй шүү дээ. Тийм энэ мэтлээ ингээд ялгаандаас жаал та. Ном уншихад тэр нөхцөл байдал нэг аюу чухал байдаг гэж хэлсэн шүү дээ. Тэгээд тэрэн дээр нэмэгдээд нөгөө нэг текстийг уншихт нөгөө олон аргуудын нэг жишээ гэвэл түрүү ингээ ганцаараа байхад тэр чухал гэж ярьсан шүү дээ. Тэгээд уншсны дараа нөгөө дискурс хийх аюу чухал. Тийм. Ярилцах. Тэр чинь нэг бүтээлчээр унших гэдэг хэрэг явчихж байгаа байхгүй юу? Бүтээлчээр унших гэдэг чинь зүгээр ингээд гүйлгээд уншихаас илүү нэг тийм 5W гэдэг асуулт байдаг байхгүй юу? Тэгээ яагаад хийзээ, ямар учраас одоо юу ч хийдэг. Тийм. Тэрийг чинь бүтээлчээр унших гэж байгаа. Тэр чинь нэг илүү үлддэг. Үлддэг гэдэг чинь нэг ойлгох, боловсруулагдах гэдэгт явж байгаа. Нөгөө би биш байх утгаар. Тэгээд ингээд ном уншсны дараа зөвхөн ингээ ганцаараа уншаад байхаас илүү тэрний дараас ярилцах тэр чинь ингээ тийм нэг баттгах маяг юм болчих жоох байхгүй. Бүтээлч унших байгаа. Тэгээд нэг аргын техникийн утгаар хэлбэл ном уншаад яг юу хэрэгтэй. За хамгийн эхлээд бол мэдээж нэр том явах тогтооноо. Тэрийг орчуулах биш харин тайлбарлах гэдэг рүү явах хэрэгтэй. Тийм орчуулах биш тайлбарлах хэрэгтэй. Энийг бүр философик херменевтик гэдэг бүр салбар байгаа. Тэр чинь ингээд юмыг ойлгоод дараа нь тайлбарлах гэсэн тийм хоёр том үйл ажиллагаа гэж байна. Тэрэн шиг ном уншиж байхад ингээд текстийг задлж унших тийм арга байж байгаа. Энийг болохоор бид нэг лего тоглоом байдаг штэ. Скал хэлдэг тоглоом. Тэрийг нэг гоё ингээд байшин бүтээжлээ эсвэл ингээд гүүр мөс ч юм уу. Тэнгүүд тэрийг ингээд эвдлээ задлаад тэгээд энэ чинь ингэж бүтсэн юм байна. Энэ тэнд ингэж байсан юм байна гэж задлаад хамаг доторх тэр зүй тогтлын мөн чанар насж байгаа. Тэнгүүдээ буцаагаад басгаад тэгээд одоо ингээд аюу гой таньж мэдж байгаа байхгүй. Танин мэдэх хүн болчихсон. Тэгээд ном яг адилхан тийм ингээд задлж унших. Тэгэхгүй биднээс гэхдээ ингээд хилээлээд юмслээ яг үйлдэлээр өөр идэг л да. Шинэ хүн болгоно ингэдэг штеп.
биднээс та мөсөн уул яриаг л хаддаг болохоос гүндэн ямар том байгааг хаддаг масгүй яриа л. Яг үйлдэл дээр ажиглахаар ярьсныхаа яг эсрэг л байдаг л да. Зарим нь тэр шиг номыг уншихад наана нэг тийм мөсөн уул яриа харагдаад идэг. Тэрний цаана нөгөө нэг том гүн явж идэг. Тийм учраас энэ чинь нөгөө нэг ингэж задлж сэгэлээгээ тоглоом шиг задлж хараад тэр мэдчих чухал. Ингээд задлж хайчаад явахгүй штэ. Тийм бохоо гэж болохгүй штэ. Ингэж эвдэлж задлж хайчаад тэрийгэ буцаал босгоно. Тэсчээ гэж чухал. Ийм нэг байх жишээтэй. Тэгээд жишээ нэг номыг авч үзэж ярил л да миний хувьд. Би жишээ нь ямар номонд ач холбогдол өгч ямар номыг тэр номыг уншсанаар надад ямар өөрчлөлт гарсан бэ гэх юм уу. Тэстлээс ингээд би нэг номыг 2 жил уншиж байгаа юм. Нэгдүгээр курс, хоёрдугаар курстэй тэр болохоор нэг Эрх Фром гэж философч идэв. Тийм социологч, психологч, философч. Тэрний to have or to be гэдэг нэг би эсвэл байх гэдэг ном байдаг. Тэр аюул сонирхолтой. Жишээ нь би тэрийг уншаад юуг ойлгосон гэхээр хүмүүс ихэвчлэн би гэдэгтээ төвлөрдөг. Гэтэл хүмүүс байхтай илүү төвлөрөх чинь аюул чухал. Өөрөөр хэлбэл би гэдгээр юу хэлж байна гэхээр надад ихч би, надад машин би, надад байшин би, надад эрх мэдэл би. Чи одоо юу вэ тийм бүх биенүүд. Надад мөнгө би. Байх гэдэг утгаар юу хэлж байна вэ гэхээр хүн чанартай байх. Тийм. Сайн хүн байх. Аав байх. Аав шиг аав байх. Тийм. Хариуцлагатай байх. Ийм хоёр ялгаа. Яг фурам зөвхөн хоёрхан үгэн дээр тулаад ном бичсэн. Би эсвэл байх. Хүмүүс жишээлбэл боловсролыг хүртэл хүмүүс би эсвэл байхын шинжээр авч яадаг. Яг үгээр биеийн шинжээр боловсролсон хүн болол боловсроогүй хүнтэй адилхан. Байхын шинжээр боловсролтой болсон хүн болол одоо жинхэнэ сэхэтэн гэж хэлээ гэж байна. Яг үгээр боловсрол надад би гэхээр надад тийм нэг эзэмшдэг юм болчих жоох байхгүй юу? Боловсрол надад би гэхээр би тэрийг буцаагаад алдаж болох байхгүй юу? Тийм эзэмшдэг юм чинь. Нөгөө талаар би боловсролтой тийм би байхтай төвлөрсөн. Тэгвэл энэ хэзээ ч надаас гарахгүй шүү дээ. Тийм бас хүн болгооч чадахгүй. Тийм. Боловсролтой ч гэдэг юм уу ингээд бүх юм дээр тийм надад охин би гэж хэлээ л да. Тэр хүн тэгээд охиноо хайцсан, эхнэрээ хайцсан. Гэхдээ охин би. Тэгээ явж иж болсон шүү дээ. Эцэг яг нөгөө охиных нь овог гэдэг дээр тэр хүний нэр явж ирсэн. Тийм л одоо өөрөөхтэй хүн болчихлоо шүү дээ. Тэгвэл би охинтой би аав байдаг. Би аав гэж л да. Тэгвэл тэр чинь эцэг гэхээс л нөгөө аав байх шинж рүү босч байгаа байхгүй юу? Аав байх шинж гэдэг чинь нөгөө биетэй харьцуулах юм бол сэтгэлийн, итгэлийн, нарийн харилцаатай тэр охинтойгоо зөвхөн охиныхоо сайн сайхныг мэддэг биш, бас сэтгэлд нь ямар хэцүү байгааг мэддэг ч гэдэг юм уу. Тэгэхээр байхдаа би хоёрыг ялгаа ингэж хаадаг гэх. Баяж шаа. Тэгэхээр нэг юм юу гэдэг юм бас. Яг тэр номонд нэг юм жишээ гарч байгаа юм л да. Би ингээд нэг юм хэрэм байлаа. Хэрэм байгууд ингээд хэрэмний тэр шавар хөрстэй юм уу засаар ингээд цэцэг ургамал ургацсан. Нэг жишээ нь болохоор би ингээд тэр цэцгийг аваад хастаад харлаа. Би тэр цэцгийг хараад ингээд ертөнц ямар юм бэ гэдгийг бодож суув гэж байгаа байхгүй юу. Нөгөө жишээ нь болохоор тийм нэг цэцэг ургачжээ. Гэхдээ би тэр цэцэг гац хүрээлгүйгээр ингээд ажиглаад хараад суув. Тэгээ би ертөнц ямар юм бэ гэдгийг
ойлгохыг хичээл бодъё гэж байгаа байхгүй. Нэг хамгийн ихэнд ярьсан жишээ бол бид төвлөрж байгаа байхгүй юу? Эзэмшиж. Нөгөө нэг баллаа штэ, сэтгэл баллаа штэ. Байх төвлөрсөн хүн болохоор тийм баллахгүй штэ. Тэгээд үйл дүн нь яг ертөнцийг адилхан хоёулаа ойлгосон байж болно. Гэхдээ явцсан нь болохоор тийм ялгаатай. Тийм сайн биш. Энэ шиг эхнэр нөхрийн харилцаа яг адилхан гэж байгаа байхгүй. Хайр дээр эхнэрийг хүмүүс биегээр хайрлах гэдэг. Тийм. Эзэмших гэдэг, өмчлөх. Тийм. Жишээ нь өмчлөн гэдэг чинь нөгөө хүний хувьд болохоор эрхчлөөгүй байдалд оруулж байгаа байхгүй юу? Зөвхөн би өөрийгөө бодож, биетэй төвлөж эхнэрээ байлгах өмчлөх. Байх төвлөрсөн хүн болохоор эзэмших гэж оролдохгүй. Тийм. Тэр хүний эрхчлөөг бас бодно гэж байгаа байхгүй. Энэ мэтлэн ингээд бүхэл зүйлдээ би эсвэл байхын шинжүүд байдаг гэдэг юм байна. Ингээд янз бүрийн номноос хөвчлийн философийн номнууд болоод хүнийг бодуулж сургана. Бодол хамгийн чухал нэг юм үг байдیں۔ Нөгөө Рене Декарт гэх Францын философч cogito ergo sum гэдэг францаар. Тэр нь монголоор би бодно, тэгэхээр би байна. Тийм. Байна гэдэг нь саяны er from-ийн байна шүү. Тийм. Би бодохгүй болвол нохоо шиг адилхан ундан, гахаа шиг адилхан идэн, тийм. Муур шиг адилхан үржин, тийм. Ямар ч ялгаагүй. Тийм. Тэгэхэд би бодохгүй болвол одоо ингээд би байна гэж ямар ч хэлэх боломжгүй болж байгаа байхгүй. Тийм. Нэг 60 жил байна. Тэгэл 100 жилийн дараа тэрийг байсан гэж хинч мэдэхгүй. Тийм хөөрхий. Байсан шиг байхгүй байгаа байхгүй. Одоо байсан шиг байхын тулд яах вэ? Тэ бодно гэж байгаа байхгүй. Тэгэхээр Аристотелийг өнөөдөр юу гэж дүгнэдгүү гэхээр тэгдэг штэ. Бодсон хүн. Тийм. Ер нь бүхэл философчид тэгээд бодохгүй философч гэж байхгүй. Тэгэл бодлыг ном төвлөж байгаа байхгүй. Тэгээд ном уншина гэдэг чинь бодол үүсгэнэ, за бодож чадах нэ, бодох чинь бүр урлаг. Тийм. Зүгээр л нэг за яа гэм бэлээ, ямар олонт юм бэлээ гэдэг чинь бодол биш штэ. Тийм. Нэг think гэдэг нэг зураг байдаг штэ. Яа тухай дулцсан, шанаа талцсан. Тэр зураг чинь бодох байхгүй юу? Тэгэхээр хүнийг бодох гэдэг чинь урлаг, хүнийг бодуулж сурахад тэр ном туслана. Тиймээс хөрхий найз нөхдөд гарыг гэвэл уучлаарай гэж хэл, арай шавдыг гэвэл үгүй гэж хэл. Тэгээ ээж аав чинь нэг тийм юм гэвэл хөдөө явъя, 100 болж гэвэл үгүй гэж хэлтэй ганцаараа тийм ном уншия. Тэгж хэлмээр бодож сарыг. Тэг байсан шиг байл гэж аахгүй юм.